Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Терминал 1-ийн чөлөөтэй ярилцлага 7 хоног бүрийн мягмар 5 гарагт маш онцгой зочдтойгоор 1 цагийн шууд ярилцлагыг үзэгч та бүхэнд Монгол телевизийн терминалын студиэс шууд хүргэдэг. Өнөөдөр бид бас нэгэн хөөрхөн бүсгүйг студидтэй урьсан байна. Сүүлийн хэдэн жил бас Монголдо хэвлэлүүдээр олон телевизийн ярилцлага ер нь өгөөгүй, их орноосоо бас хэсэг хугацаанд өөр газар амьдарч байгаад буцаж ирсэн юм гайхамшигтай уран бүтээлч байна. Энэ бол Монгол улсын гавьяат жүжигчин, улсын дүр бижийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч Ануужин. Сайн байна уу? Сайн байна уу. За, их орондоо хизээ ирсэн бэ? За, бид гэр бүлээр 10 сарын 1-нд ирсэн. Америк улсад амьдарч агаад тэгээд бас энд ажил гараад тэгээд ирсэн маа. Одоо ер нь хэсэг хугацаанд их орондоо бас байх уу? Тий, хэсэг байна. Нэг хэсэг тэгэхээр Америкт байх хугацаанд бас уран бүтээлээсээ нэг хэсэг хүнд ирсэн баг тий. Эсвэл тэнд очиод байнгын бэлтгэл формтой байсан уу? Яг уу тэнцээ болохоор нөгөө нэг бас цоо шинээр очиж байгаа болохоор нөгөө ингээд бүх юм шин тий бэлдэх хугацаа ингээд ерөн явж исэн. Тэгээд яг хөө би илүү сурах сонирхолтой бас байсан. Тийм тэгээд яалтчгүй бас Монголд ажил гараад тий ирсэн. Сая энэ оны 6 сард бас театрын маань 50 жилийн болсон Хүнтнуур бүжгийн жүжигчин. Тэгээд ирж бас урилгаар тоглолцоод тэгээд буцаад явчаад сая 10 сарын 1-нд ирсэн. Америкт амьдарч байгаагийн бас нэг шалтгаан нь нөхрийнх нь уран бүтээлийн ажил тэнд байгаагаас шалтгаалаад байна уу тий? Үгүй би тэд болохоор зүгээр яг уу хүүгээ бас тэнцээд амьдруулж үзье гэсэн санаатай явсан. Уул нь бид эдийн бичиг баримт төгссөн бичиг баримт маань асуудалгүй болсон учраас заас нэрээ бас залуу хүмүүс учраас сорж үзье, явж үзье гэд явж үзсэн. Тэгээд яг мэдээж тэнд бол орчин нөхцөл нийгмийн одоо байдал бол сайн. Тийм. Тэгээд яг уу би ер нь л багасаа жоохон ээж авсаг хөвгдөөсөн. Гэрсэг. Тий, гэрсэг. Тэгээд ер нь бол айлаас хоёулах нь учраас тэгээд ах маань их ажилтай. Тэгээд би байхгүй болохоор яг ингээд аав ээж маань бас яг ингээд хоёулах нь үлдчихэд байсан. Охноо их сансаа. Тий. Тэгээ бас их хэцүү юм байлаа. Одоо энд өвдчихөөр нь би очиж чадахгүй тий. Холоос санаа зовж аягүй хэцүү. Тийм. Тэгээ яг хуу бас гадагшаа явж үзээд бас яг бүх зүйл нь сайхан ч гэсэндээ яг хүүгээ бас яг шууд Америк хүн болгож өсгөх зөв гэд тэрнээр жоохон эргэлцсэн. Тийм тэгээд бас жоохон том болсныхан дараа явбал тий нэг эхлээд суурь нь Монгол хүн гэдгийг тавьсны дараа гадагшаа явбал бас их зөвөр санагдсан. Тэгэхгүй яг жоохон 3-4-төд очиж хорчин яг л Америк хүн болчоод идэг. Тийм тэгээд бас би хүүхдтэйгээ яг нэг ийм одоо өнцгийг харсан тий нэг ийм хүмүүжлтэй нэг тийм хүн болж чадахгүй нэг юм өөр хүн болчих юм шиг надад бас санагдсан. Нэг ойлголцоход аягүй бас амаргүй болох юм шиг санагдаад тэгээд бас жоохон тэрнээс айсан. Яг миний дотор байдаг айдас. Хүүхдийг бас тэрхий багтан явуулчихаар Монголынхоо одоо нийгмийн байдал энэ яг монгол хүмүүсийн зан аран шин натур одоо асуудалд хандах хандлага ядахнаа гэр бүлийн одоо соёл хүртэл өөрчлөгдөн тийм ээ. За тэгвэл тийм шийдвэрээс болоод бас та хэд маа нэг яг түр ирсэн байгаа. Тэгээд яг ингээ нөгөө нэг юм чинь нугасаа л өөрчлөгддөг шүү дээ. Тэгэл анх бас жоохон санаа зовж исэн. Тэгсэн чинь манай нөхөр надад хэлсэн. Гүй чи юу ярьж байгаа хүн болгон заавал нэг замыг туулах албагүй. Бид нэр өөрсдийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн туршлагатай. Тийм учраас хоёлаа ярилцъя. Тэгээд бас дээрээс нь нөгөө бас шин юм тасгаад жоохон тэнд стрессцэн тэгээд нөгөө нэг яг нэг бичлэг үзэж таарсан чинь хүүхдээ яавал аз жаргалтай юм хайрдан домсон хүүхд болох вэ гэд ярьсан чинь нөгөө нэг ээжийн хайрл гэдэг шиг happy mom happy life гэдэг чинь яг байдаг юм байлээ. Тэгээд би бас тэгээд нэг юм өөрөө ингээд сэтгэлдээ ингээд стресстэй байгаад тахаар яалтчгүй ингээд гэр бүл ч гэсэндээ жоохон тэр нь давтагдаад байгаа юм шиг санагдаад. Тийм тэгээ би өөрийгөө бас хайрлахаар шийдсэн. Тэгэхээр бас нөгөө талдаа ээж авыгаа сансан, Монголоо санснаас гадна тайзаа бас ер нь сансан бах те. Яагаад тэгэхээр яг ид нөгөө
одоо өөрийнхөө карьерийн оргил үе дээр бас юу нь явсан болов уу? Тийм тайзаа сансан. Гэхдээ яг мэдээж уран бүтээлч надад тэнд ч гэсэн яг бүжиглэл компаниуд руу орох боломжтой л байсан. Тэгээд ер нь бол жоохон нөгөө нэг бас юм их нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгээд ажиллаач нөгөө нэг юм яг шинэ орчинд очоод шинэ хүмүүстэй танилцах чинь нэг өөр. Тэгээд бас ингээд нас явахаар гэдэг шиг бас шинэ хүмүүс яг ингээл өөрийгөө за би анууж шүү шинэ найзтай болох чинь бас их хэцүү юм шиг санагдсан надад. Тэгээд ингээл өөрийгөө эхнээс нь ойлгуулад эхнээс нь тайлбарлаад хин гэдгээ мэдүүлэх гээл те. Тэнгүүд энэчээ чинь миний олон жил хугацаа зараад найзлсан найзууд минь байна те. Тэгээд бас найзуудыгаа аягүй их сансан. Тийм тэгээд театр гэдэг чинь өөрөө яг ингээл өдөржингөө бидний яг ингээл амьдрал буцалдаг газар учраас тэгээ бас театраач гэсэн сансан. 7 жилийн өмнө 2018 онд 23 наснда Монгол улсын гавьяад жүжигчин цалыг авсан. Тэгээ мөн 35 жил тасраад байсан балетийн эмэгтэй бүжигчдийн амжилтын буйхаг үргэлжлүүлж Монголын сонгодог урлагт шин түүхийг бичсэн гэдэг ийм гоё цол гуншин таныг одоо байнгын дагалдаж явдаг. 18 онд 23 наснда гавьяад жүжигчин гэдэг бол танаа салбар дотор энэ эрт нас уу эсвэл яг л ийд хийж бүтээх үеийнх нь нас уу? Яг уу тухайн үед бол эрэгтэйчүүдээс бол манай одоо Монгол Улсын гавьяад жүжигчин Алтан уяг одоо Улсын дөрвөн эрдмийн театрын захирлаар ажиллаж байгаа. Алтан уяг ах руу 23-т авсан байдаг. Тэгээд манай Туул агш маань одоо 80 насныхан Ноён Баяр болох чинь энэ 11 сарын 11-нд тэгээд бид багшийнхаа бас Ноён Баярын одоо бэлтгэл ажилдаа явж байгаа. Тэгээ манай багш маань өөрөө 63 жил бүжигт өөрийгөө зориулсан юм хүн байдаг. Өөрөө театртаа бүжиглээ. Дараа нь хүүхдүүд одоо шавнарыгаа одоо бий болгосон хүн ийм гайхалтай одоо уран бүтээлч байдаг. Тэгээд багш маань бол 24 настай авч ирсэн юм байлээ. Тийм тэг яг хамгийн залуу гэдэг байгаа нь салбар дундаа л юм байна л да. Тийм тэгээд дээрэс нь миний бол боддог юм нь манай салбар бол маш онцгой. Яагаад гэвэл бид хэд чинь нөгөө нэг эрт эхлээд эрт дуустдаг. Эрт тэтгэвртэй гардаг. Эрт тэтгэвртэй гардаг. Одоо 20 жил ажиллаад тэтгэвртэй гардаг гэсэн үг. Тэгэл 30-д 40-д 36 70-тай зарим нь 40-д тий. Тэгэл ийм хүмүүс чинь тэтгэврээ аваад сууна гэдэг бол бас хэцүү. Тэгээд яг нь тийм учраас манай салбарынхныг бол ерөн маш эрт анзаарж эрт одоо авах хөстэй одоо цаалт одоо хэрэм зэрмийн өгж байгаасаа гэж би өөрийн хувьдаа үздэг. Одоо үнэлүүлж байгаасаа яагаад гэвэл тайзны одоо бүжиглэх хугацаа бол маш богинохон. Тэгээд тэрэнд өөрийгөө байж болох бүх одоо гэр бүл өөрөө өгөхөд за тэгэл өөрөөсөө гэд бүх юмаа зориулдаг учраас их үн цэнтэй. Тэгээ хүмүүс зарим нь ийм эрт юм уу гэж тэгдэг. Гэхдээ энэ чинь угаасаа эрт эхлээл эрт дуустдаг мэрэгжил учраас онцлогтой байна. Тийм мэрэгжлийн онцлог гэж нэг юм байгаад байна л да. Анх одоо балетийн урлагийг сонирхох болсон буюу энэ хөгжим бүжгийн коллежийн одоогор консерваторийн балетийн ангид 2005 оноос илсэн суралцсан уу? Тийм 2005 онд анх шалгуулад тэгээд манайх чинь авахаас өмнө шалгадаг. Одоо за би бэлтгэний яажин, царай зүсний яажин, за сунгалтны яажин, өлмийн яажин, сонсголны яажин гэдэг бүх зүйлээр шалгалт авдаг. Тэгээд шалгалт аваад тэнцүү хүмүүстээ бэлтгэл ангидаа сургаад тэгээд дараа нь яг үндсэн одоо сургуультай хөгжим бүжгийн одоогор бол консерваториудаа авдаг байгаа. Одоо тэгэхээр хэрвээ магадгүй балет чинь болъё гэж бодох юм бол хэддгээр ангиас шалгуулад сурах хэрэгтэй байдаг вэ? За би одоо сургуулаа төгсөөд 13 жил болчихжээ. Тий. Яг хав намайг авахад л бол бид нар 12 дугаар ангид төгсдөг байсан. Тэгэхээр чинь бид 6 дугаар ангид ордог байсан. Бишээ 5 дугаар ангид ордог байсан. Ингээд 7 жилийн хугацаатай суралцаад төгсдөг.
Тэгэхдээ төгсгөөс өмнө Дөрбөж Эрдмийн театрт одоо томоохон жүжгүүдийн олонний хэсэг мэсэгт ингээд тоглоно шүү дээ тий. 2010 оноос би яг Улсын Дөрбөж Эрдмийн театрын гэрээд бүжигчин болсон. Тэгээ 2012 оноос яг гоцлол бүжигчин болоод явсан төгссөн цагаасаа. Тийм. Тэгээд ер нь манай урлагч нь ингээл баг багт нь ингээл аваад боломжтой одоо болцоотой шалгалтанд нь тэнцсэн хүүхдүүдийг бол ингээд театр маань аваад тэгээд бас сургаж идэг. Тэгээд шууд гоцлол бүжигчин болно гэж мэдээж байхгүй. Ямар нэгэн байдлаар бол одоо олол хэсэгтээ бүжиглж үзээд, бусдыгаа мэдэрч үзээд тэгээд одоо тайзан дээр гарахыг яадгаа мэдэрсний дараа бол бас гоцлол бүжигчин болвол илүү яг миний хувьд бол илүү үр дүнтэй байд юм болов гэж боддог. Тийм. Олол хэсэг бол бүр хамгийн хэцүү. Тийх бах. Тий. Ягаад тэгэхээр одоо 16 хүн гэхэд чинь л яг бүгдээрээ яг нэг амьсгаатаагаар нэг хөгжим сонсож одоо тэгэл хийн. Тэгээ дээрэс нь одоо ингээл тайзны зай байна, бүжигчин хоорондын зай байна гэхээр маш их мэдрэмж шаарддаг. Бусдыгаа бас маш их харж сонсож сурдаг гэх юм уу. Тэгэхээр бол мэдрэмжийн хувьд бол маш сайн нэмэгддэг юм хэсэг байгаа. Тийм. Тэгэхээр нэг хүн л гүйцэтгэл жоохон хангалтгүй хийхэд тэр чихтэл холбоо хамааралтай болоо явчих штэ тий. Тийм. Гоцлол бүжигчид бол зарим хөдөлгөөн болоогүй тохиолдолд бас өөрөөрөө бас хаяа аргалах боломжтой. Гэхдээ мэдээж яг хийх ёстой л та. Гэхдээ яг бас нэг яаралтай юм гардаг штэ. Маневр хийн штэ гэж юу. Тий. Одоо маскийн эвгүй байх ч юм уу тий. Тийм асуудлууд гарвал бас аргалах боломжтой. Тэр чинь яг ганцаараа бүжиглж байгаа юм чинь. Олол хэсэг бол их ямарч боломж. 2010 оноос хойш одоо 10 оноос театртаа гэрээд бүжигчнээр ажиллаад тэгээд удалгүй гоцлооч болоод гоцлооч болсон. Тэгэхээр 8 жилийн дараа гавьяат жүжигчин авсан. Болсон байна тий. 2010 онд яг 10 онд орсноо тооцвол 8 жил, яг төгснөө тооцвол 6 жил. Тэгэхээр 15 настайгаасаа бүжиглсэн. Тийм 15 настай байхдаа яг Улсын Дөрвөж Эрдмийн театрын гэрээд бүжигчнээр ажилд орсон. Тийм байна тий. Тэгээ яг хүүхэд байсан болохоор бид нар бас айгүй их нөгөө сургуулиудад багшилдаг байсан. Одоо студиудад багшилдаг байсан. Тэгээд давхар театртаа бүжиглэн тэгээд сургуультай явна. Тэгээд илүү цагаараа багшилдаг байсан. Айгүй шахуу хуваартай тий. Тийм тэгээд бас хаяа багшилж байхдаа хид дог хийж үтсэн. Ядраад тий. Тэгээд заримдаас хичээл дээр бас унтна. Тэгээл хөрхий манай багш магшаар хараад тэгээл за яах вэ ядарч байгаа хичээл ихтэй ангил айгу ойлгоно. Манай хөгжмийн коллеж чинь бол багш нар нөгөө давхар мэрэгжил эзэмшиж идэг. Давхар тэгээд ерөнхий эрдмээс сурдаг болохоор ерөн бол хүүхдүүдэд айгу ойлгоно. Айгу бөмбөйлнө, бөөцөйлнө. Ер нь тийм л байсан. Анх одоо энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь ээжийнхээ найзын тоглолтыг үзээд маш их урам зориг авч исэн гэж би уншиж байсан. Тий. Манай ээжийн найз нь Монгол Улсын авиа жүжигчин Наранд гэдэг одоо Америкийн нэгдсэн улсын Чикагод амьдардаг ийм мундаг бас балетчигч би. Тэгээд анх яг ээж намайг нөгөөнийг хуучин би Плехановд сурдаг байсан. Нэгээс 4-р ангитай. Тэгээд Плехановд сурдаг байхдаа бүжгийн хичээлүүдтэй аюу дуртай, аюу авьяастай байсан. Тэгээд би бас нөгөө Латин Америкийн одоо спорт бүжигт яг нөгөө хичээлдэг байсан. Бас нэг хэсэг хичээлсэн. Тэгээд багш нар нь намайг тэмцээнд оруулна гэд. Тэгээд би өөрөө их жижигхэн биетэй намхан байсан болохоор ер нь л партнер олдоогүй. Тэгээд тэмцээнд орж чадаагүй. Тэгээд яхав тухайн үед тэгжсэн. Тэгээ ээж бас миний авьяасыг харсан юм уу? Манай ээж ер нь анзаараа сайтай хүн байдаг. Тэгэл за энэнийг ер нь ийм хүн болгоол за энэ бол хичээл сурахаар хүн байна ч гэдэг юм уу те тэгдэг. Тэгээд яг намайг анх хөгжим бүжиг бас одоо нөгөө шалгаруулалт авч ийн гэд тэгээж бит хоёр бас шалгуулад үзсэн. Тэгээд тухайн үед бас тэнцээд тэгээд хөгжим бүжгийн коллежид орж исэн. Тэгээ яг тэрний өмнө бол анх Наранд их чинь балетыг үзээд нэг л юм хөвөөл нэг юм агаар дээр байгаа юм шиг л хүмүүс шиг санагдчихсэн. Тэгээ тухай жоохон байсан болохоор бас нэг тиймэрхүү л сэтгэл авсан. Тийм нарийн нандиминаас харж амж чадахгүй. Тэгтэл нэг юм миний сэтгэлд нэг тийм оч юм уу нэг юм хөсөн л юм шиг байгаа. Нэрээ би ч гэсэн яагаад ингэж тайзан дээр хөвөөлтэй ингээл хүмүүс алга ташаал тэр хүмүүс алга ташч машхаар нь сэтгэл их хөдөлсөн юм шиг байна тийм.
Мэргэжлээ сонгосныхоо дараа ч юм уу одоо шантрах үе байсан уу? Яагаад ер нь балетийн бүжигчин би болох ёстой гэдэг ч юм уу? Аль эсвэл одоо бэрхшээлүүд бол байгаа штэ. Хөл гар хоолгох маш олон цагийн бэлтгэл ингээл тэгэл нэгэнтэй л одоо хүчин бүжигийн тухайн үеийн коллеж шүү дээ. Төгсөөд ингэх юм бол мэргэжлийн бүжигчний амьдралаар амьдрна гэдэг. Тэгээ энэ бүх сэтгэл зүг ер нь хүүхэд байхдаа л ер нь ингээл бэлдээд цогцлоодсон байсан уу? Гэхдээ би болохоор мэдээж шантарна. Би тэгтээ яг бас өөрөө бол нэг шартай гэж боддгоо. Тэгтээ шартай юм шиг байгаа. Тэгээд өөрөө дуртай. Хамгийн гол нь өөрөө яг мэрэгжилтэй маш их дуртай. Тэгээд хаяа болмоор санагдноо. Ягаад гэвэл тэгэл ёстой ядарн хаяа ингээл зогсож явахад хүүхдүүд гадаа тоглож явахад бид нар зааландаа л байж идэг ч юм уу те. Тэгэл ээж амар хүмүүж байсан юм болов уу гэж боддог. Ер нь бол ээж нэг чанга мөн үү? Гүү чанга биш. Зүгээр ингээд намайг зохицуулж мэддэг гэх юм уу? Тий. Бид хоёр ингээл орондоо хамт хөвтөл тэгэл ээж надаар ингээл ам халаалгаж байгаа бүх юм яриулчихдаг тий. Одоо тэр тактика хүү дээрээ хэрэглэн шүү гэд надад бас зөвлөгөө өгөө да. Тэгээд тэгдэг тэгэл юу болж гин юу болохгүй байх гэдгийг минь айгүй сайн сонсдог. Тэгээд нөгөө зөвлөмж шууд ингээ хөвтөж байхдаа зөвлөмж өгөхгүйгээр ингээд намайг айгүй сайн сонсдог. Тэгээд мэдээ энэ ингэж байгаа нөхөр байна гэл ингээл тэгэл би боллоо гэхээр ээж өө тэгдэг бол миний охин заавал болохоор албагүй штеп. Ингээд тэгэл чи зүгээр л ингээд одоо нэгэнд болвол гоцл бүжигчин л бол болждоггүй болвол чи заавал балигчин болох шаардлага байхгүй гэдэг аюух тэгдэг байсан. Тэгэл ер нь тэгэл нэг ингээд сэтгэл зүг маань амар ингээд ойлгодог. Дээрээс нь ингээд нөө зохицуулж чаддаг. Тийм болохоор ч юм уу тэгээ би өөрөө шаартай хүүхэд, их сэргэлэн хүүхэд байсан. Тэгэл тийм болохоор тэгэл ерөн хэцүү юм тохиолдсон нэг үйлэт ч юм уу эсвэл нэг орилет ч юм уу тэгэл гайг болчдаг. Тэгэл угаасаа дуртай болохоор тэгэл өөрөө ирэхгүй гүгээд очдөг юм дөө. Ерөн бол би тийм л байсан. Нэг тийшээ очихгүй гэж зүгээр л тухайн үедээ бодсон мөртлөө унтаад ирэхээр би одоо тийш очихгүй хайчих юм болоо гэж өглөөс ирээд яг бэлтгэл рүүгээ явдаг. Нөгөө талаасаа ээжийн чи болвол гослол бүжигчин бол болохгүй бол өөр мэрэгжил сонгож болно гэдэг бол нөгөө талдаа бас айгүй том сонголтыг чамд үлдээж штэ тий. Манай ээж надад 10 настай хахад ам авч оруулсан хөгжим бүжгөрөө. Тий. За чи одоо яг болно гэвэл чи эргэж буцахгүй шүү. Энэ амар хэцүү мэрэгжил шүү. Тэгээд чи одоо эргэж буцахгүй л гэж ивэл өнөөдөр хоёлаа ингээд сургуультаа орё. Хэрвээ чи эргэж буцнаа гэх юм бол одоо ингээд шууд гараад явъя гэд ам авч оруулсан. Тэгээд би одоо бодоход би чадна гэж орсон ч гэсэндээ дотроо яана тий 10 настай хүүхдээс яг яаж ам авч чадчихна гэд одоо ээжигээ цаашлуултын. Тэгээд яг хуу үнэхээр л одоо яг ээж хүн хүүхдээ бодоод тий одоо би ингээ ээж болчоор яг ээжийн зарим одоо юм янз бүрийн арга марга тий тийм юм ингээл ойлгож байгаа юм чи одоо л ойлгож байгаа. Би ээж одоо яаж намайг ингээ 10 урушгийн мэдээд идэм болоо гэж боддог байсан. Айгүйх тэрний толгойг ашигладаг байсан чинь одоо би ингээ хүүхдээ харангууд би яг л тий төрөөснээс нь хойш өсөж гин ямар зан чанар гаргаж гин тий бүх юм нь мэдж байгаа болохоор тэгэл яалтчгүй ийм л байдгийм байна гэд ер нь мэддэг байсан. Ээжийнхээс хүмүүжлийн арга барилыг бас авсан л байгаа да тий. Авсан байгаа. Одоо тэгэл эхнээс нь нас хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэл одоо манай хүү чинь 5 нас хүрэх гэж байна 12 сард. Тийм тэгээд нийтдээ юм яриад өдөр болгон нэг шинэ юм сураал тэгэл одоо бүр ухаан дийлдэхгүй. Яасаа хөрхийн. Одоо яг эд худлаа ярьдаг, хүнд гайхуулдаг, ээж аавынхаа анхаарлыг татахыг хичээдэг. Тэгээд өөрийнхөө бас нэг сонголтыг ингээ харуулдаг бас тийм насан штэ. Тэгээ манай бага охин 4-тэй. Тэгэхээр яг тийм зан ингээд араншингууд илэрдэг байхгүй дээ. Энэ үеэс л ээж аав нар ер нь айгүй ингээ зөв чиглүүлгийг бас хийх хэрэгтэй юм шиг байгаа тий. Харин тий. Тэгээд яг энэ үе дээр нь бас одоо ааш араншингийнх нь суур байдлууд ер нь маш хүчтэй илэрдэг юм шиг надад санагдаад идэг штэ. Тийм. Ер нь бол манай хүү аюу зөөлхөн хүү ер нь. Тэгээд
мэдээж аав ээж нь хоёлоо урлагийн хүмүүс болохоор бас их айхтар сэргэлэн тийм зан хааштай. Тэгээд ямар сайндаа өнөө өглөөл гарахад за ивэлтэй хувцас өмс гэдгсэн чинь тэр бол миний асуудлаа. Би бүр шокнд ороод тэр бол миний асуудлаа гэж хэлчихэд аав руу чи сая сонссоо гэсэн чинь манай нөхөр юу ярьсан бэ? Асуудал ярьсан уу? Юу гэсэн бэ гэд. Одоо ер нь болоод үе бид хоёрыг тэгээд том хүн шиг хариулж штэ тий. Тэр бол миний асуудал, хувцамсөх бол миний асуудал л гэж байна. Тэгээд тийм минуттэй юм ярина. Одоо болоод ерөөсөө уг газар гээхгүй тэгэл ерөөсөө өнгөрөх сонирхолтой тийм тэгээ яг би болохоор илүү бас энэ байглаас өгсөн зан чанарын хүүхдэд байгаа юм ин өөрчлөхөөс илүү тэрийг ингээд зөв одоо миний бодож байгаа зөвлөх тийм ингэж би одоо тэр зөв болол маш олон янз өөр л идэх байх. Гэхдээ яг миний харж байгаа зөвөр лөө арай тэрийг явуулах тийм сонирхолтой түүнээс яг миний одоо бодож байгаа юмыг тэр хүүхэд хийх албагүй. Ягаад гэвэл энэ чинь бас өөрөө хувь хүн болж өсөж байгаа хүн болохоор тэгээ яг би бол гэр бүлийн өмчлөлийг бас маш чухал гэж үздэг өөрөө. Тийм болохоор гэр бүлийнхэн хүмүүжлийн сайн тавиад өгчих юмсан л гэж хичээд яг ингээд одоо өөрөө ээж алдсан болохоор тийм тий нөхөр нь нарны циркийн уран бүтээлч байсан уу? Одоо бол хуваараа бид хоёр бизнес эрхэлж байгаа. Тийм тэгээд яг хуу манай хүн бол бас дэлхийн цирк буюу нарны цирк гэдэг head coach одоо нөө коуч байсан. Тэгээд яг нөгөө нэг хүмүүсийг командлаад явж исэн. Тийм тэгээд давхар өөрөө жүжигчнээ хийжсэн. Тийм уран бүтээлч байгаа. Тэгээд би хамгийн анх очиод бас нарны циркийг үзээд үнэхээр биширсэн. Ямар гоё юм бэ? Physical тэр одоо гаргаж байгаа хүч, твчээр тэр одоо шаргуу нөгөө бэлтгэлийн хуваарийг бол яг уран бүтээлч хүний хувьд маш сайн мэддэг учраас үнэхээр бас биширмээр байсан бах тий. Тийм, бүр үнэхээр гайхалтайсан. Би тэр үед бүр нэгт жүжигэн өөрөө гайхалтайсан. Күсаа өөрөө ингээд бидний одоо мэддгээс илүү бүр юм маш өндөр одоо технологичсан гэх юм уу те утга санаа нь гоё. Тэгээд манай Монгол уран бүтээлчд ингээд бүр одоо жүжиглдэг нууралтынхан байна те. Тэгэл ингэнгүүт чинь яг ингээл нууралтынхан гарч ирээл ингээл номероо үзүүлэл хүмүүс ингээл хажууд бүр вау гэж бүр ингэхэд чинь энэ Монгол шүү дээ би бас Монгол шүү дээ чилмээр санагдаад нэг юм өнгөрөх нэг тийм бахархах сэтгэл төрөөд идэм байлээ. Тэгээ яг нөхрөө болвол яг ингээл яг тухайн үед чинь бас ингээд ягаан дээрээ байсныг ч хэлэхөө. Тэгэл ерөөсөө ингээд байнгын шүтсэн хавцаар хараад нөгөө хоёр нүдний орон зүрх болсон юм шиг тэгэл тэгэж явж исэн. Тэгээд мэдээж яг тухайн үед уран бүтээлчд нараар нь маш их бахархаж исэн. Тэгээ манай аль циркийн урлаг бол үнэхээр агуу. Тийм тэг уран ууралтай бол одоо манай үндэснийх шүү дээ. Тэгээд ийм гахалтай уран бүтээлчд байдаг. Тэгээд тэднийг үзэх завшаа олдно гэдэг бол бас аюу хаттай юм шиг санагдсан. Тийм. Би чинь тэр дунд ороод хэсэг бас амьдэрсэн. Тийх баха тий. Тийм нөхрөө даагч яваал тэгэл ер нь бол үнэхээр сонирхолтой маш их завгүй өдөр болгон тоглоно. Тэгэхээр өдөр болгон тэр 2500 бахад зритлэн дүүрдэг. Тийм гахалтай уран бүтээлчлэрийн дунд бас хэсэг байж үзсэн. Тийм. Тэгээ манай нөхөр чинь бас олон жил тэнцээ ажилласан болохоор ер нь төгсөөл 18 настай төгсөөл тэгэл гадагшаа явцсан. Тийм. Тэгэл ер нь гадаадд амьдарсаар агаал тэгэл яг одоо хүүхдтэй болол наадтай танилцаал тэгэл Монголд ирсэн баггүй юу. Бас хөгжим бүжигийг төгссөн үү? Тийм, хөгжим бүжигийг. Тэгэхээр хоёр 10 жилтэй хасаа би бинийг мэддэг. Хамгийн сонин би хизээш нөхрөө харж байгаагүй гэдгийг. Өө тийм үү? Тийм. Манай нөхөр 2007 онд төгссөн. Би 2005 онд орсон гэхээр чинь 2 жил яг байсан байгаа зуулна. Уг нь тийм байна тий. Гэтэ би тэдний ангийнхныг бол мэднэ. Тэгсэн мөртлөө нөхрөө мэдхгүй тий. Манай нөхөр чинь тухайн үед бас флашын клип мэлипэн тоглоод бас од байсан юм шиг байгаа. Гэтэ чамааг бол харж исэн. Намайг ч гэсэн харж байгаагүй. Өө тийм үү? Тий. Айгуу сонин. Би ерөөсөө би бинийгаа ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд
Тэгсэн мөртлөө би ангийнхных нь бүгдийг мэддэг. Тэгээ манай ангийнхан бол баясаг харж исэн мэд. Би болохоор ингээд буцаа санахаар ерөөсөө мэддэггүй байхгүй юу. Сайн уу. Тэгээд сүүлд хэдэн онд танилцаад гэр бүл болсон бэ? 2019 онд танилцаад гэр бүл болсон шүү дээ. Одоо бид хоёр чинь 6 жил болж. Тэгтээ гавьяа тавсныхын дараа байхаа тий? Дараа тий. Тэгэл яг хуу зүгээр ингээл уцаар инстаграмаар мессеж бичдэг. Тэгэл бид хоёр чинь нөгөө манай унжин гадаадтай л ажилладаг. Тэгэл ингээл би Монголд тэгэл ингээл зүгээр инстаграмаар бичлээл сайн уу гэл ингэж явж исэн. Тэгэл яг Монголд ирээл яг танилцаал. Тэгээ айгүй хурдан ихнэр нь олцсон шүү дээ. Их богино хугацаанд. Тий. Айгүй богино хугацаанд. Тэгэл анх надтай ингээл хамгийн анхны уулзж байгаа нь л би чамайг ихнэрээ олгож авна гэж байгаа юм шиг сэтгэл төрүүлсэн. Би тийм өмнө ерөөсөө тийм одоо сэтгэл авч үзээгүй. Тэгээд яг анх уулзаад шууд надад тэгж мэдрэгдээл би одоо ингээд шууд ихнэр нь олчих юм бах та гэж бодож байгаа. Тэр айгүй өөртөө ихтэй байсан байна тий. Айгүй өөртөө ихтэй. Би ерөөсөө тийм хүнийг мэдэхгүй байхгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр болохоор айгүй ихтэй. Би одоо тий чаднаа л гэсэн. Чамайг лавсан да. Яг тэгж сэтгэл төрүүлээл. Тэгэл тухайн үед чинь би бас хөлөө гимтэж таарангууд намайг шууд өөрхөн байгаа газар руу дуудаал. Тийм. Тэгэл би нисч очоод. Тэгэл тэнцэн зугаалж мугаалж юм үзээл. Тэгэл тухайн жилийнхаа өвлөн 12 сард эцэг эхүүдэд танилцуулаад. Тэгэл би 3 сард нь жирэмсэн болол. Тэгээд айгүй хурдан. Тэгээд цаанаасаа л заяаны ханууд. Тийм. Ерөөсөө урт хугацаа зарцуулаагүй. Тэгэл ерөөсөө ингээл шууд танилцаад бараг ихнэр нь болсон гэх юм уу? Тийм байна тий. Их богино хугацаанд хоёр бинийгээ таньж мэдэж их хурдан одоо ойлголцож тэр одоо нэг тийм бид ер нь хүмүүс юм soulmate гэж ярьдаг шүү дээ тий. Тэр сэтгэлийн нандан ингээ холбоо бол айгүй хурдан угсаал уулзах хэрэгтэй байсан юм шиг. Тийм байлээ. Би тэгээд хүмүүсээс өмнө зөндөл сонсч байсан л да болох хэрэгтэй юм бол айгүй хурдан болдог гэж надад тэгжсэн. Тэгэл би тийм үстэй хүнийг сайн таньж мэдэхгүй бол энэ төр гэсэн тухайн үед тийм байсан. Тэгээд яг өөрөө олсон чинь бас яг тэгсэн. Тэгэл айгүй хурдан танилцаал, ойлголцоол, мэдээл тэгэл ингээл шууд хүлээн зөвшөөрөөл. Тэгээд дээрэс нь манай хүн ч өөрөө бас ингээд урлагийн хүн. Тэгээд бэлтгэл сургуулийн маань маш сайн ойлгодог. Тэгээд ингээд намайг илүү бэлтгэл хийх, ингээд тгий гэдэг юм ингээд аль болох надад цаг гаргаж өгдөг. Тий. За чи тэр жимэндээ ороо ануу гэл тэгэл өглөө намайг би өнөөдөр тасалчаа гингүүд чи яг намайг ингээ явсны дараа одоо унтаж сэрээд тий би яагаад жимэндээ явсангүйгээ нэг тарамсна хоёрт чи яг чи тэгсэн ч гэсэн намайг сэрэхгүй яасан гэж хэлнэ би тэр чи мэдчихэж байгаа болохоор за одоо босоо гэл тэгээд ингээд нөгөө яг ингээл дэмждэг гэх юм уу. Тийм байл. Өөрөө нөгөө бас юм нарийн хуваартай их өндөр бэлтгэлтэй хүн учраас эхнэрийнхээ тэр яг бас юм өндөр шалгуурыг тэр урлагийнх нь тэр стандартыг яг гой тэнд нь бариулахыг бас айгүй сайн хичээж байна. Гэтэ энэ нь бол бас чиний сонголт хийхэд их чухал нөлөөлсөн баг тий. Бас магадгүй тийм. Магадгүй одоо балетийн урлагийг ойлгохгүй тэр ялангуяа за бүрч одоо заавал балет гэж онцлох шаардлагагүй. Ер нь жоохон урлагийн мэдрэмж багахан байсан бол сонгохгүй байсан болов уу яах байсан бол. Тийм сонгохгүй байсан баха. Яагаад гэвэл би ч нөгөө өөрөө яг ингээд бэлтгэл юмд айгүйх цагийг зарцуулдаг. Тэгээ яг тэрэндээ ингээд 50 цагаа зарцуулахыг хүсдэг. Тэнгүүд чинь одоо ингээл одоо ихэнх цагийн ажил дээр л өнгөрөөдөг тий. Тийм хүмүүс чинь яг ингээл ар гэрээс эхлүүлээд цулгаагаа тавил бас айгүйх стресстэн тий. Тэгээ дээрэс нь ерөн тааламжгүй л байх бах. Тэгэхээр үндсэндээ зарим эмэгтэйчүүдийн хувьд бол хувийн амьдрал болон хүүхэд өсгөх тэр гэр бүлийн амьдралд илүү өөрийгөө зориулж одоо амьдралын дийлэнх тэр цаг хугацаа хичээл зүтгэлээ зориулдаг бол уран бүтээлч хүний хувьд тэр ялангуяа мэрэгжлийн уран бүтээлчин яг мэрэгжлийн тайзан дээр гардаг хүний хувьд бол одоо уран бүтээл гэр бүл хоёрын амьдралыг ин тэнцүү явах уу эсвэл уран бүтээлээ арай илүүд тавьж явах уу? Ерөн бол яг хичээн гэр бүлдээ айгүйх цаг зарцуулахыг хичээн. Дондор нь хүүгээл ингээл нөхөртөө ингээл тэ хичээн. Тэгтээ яалтчгүй өглөө
10 цагаас өдөр 4-5 хүртэл заримдаа бол одоо ингээд их бэлтгэлтэй шаардлагатай үе 6 хүртэлтэй ингээд яг л ажиллаа хийн. Тэгэл бас тэгээд өдөржингөө хөдөлчөөд очиж байгаа хүн чинь бас ядарна. Гэртээ очиод мэдээж хичээн. Тэгтээ ядарна. Тэгээд заримдаа бүр бүх би янгинаад очино. Тэгэл заастаа уучлаарай надтай бол өнөөдөр юм ярихгүй. Би тийм яа. Би өстө чөлөө авъя гэж тэгэн тийм болохоор ер нь бол бас уран бүтээлтэй их цаг мэдээж юунд их цаг зарцуулна тэрэндээ л амжилт олно гэж би угаасаа боддог. Тэгэхээр хэрэг цаг зарцуулалт байна. Тэгээд тэрүүгээрээ л илүү их одоо тухайн зүйлд амжилт үзүүлнэ л гэж боддог. Дээрээс нь тэтгэврт гарах хугацаад өгч байгаа байх тий. Бас их ойрхон л болчиход. Тэгэхээр хугацаатай зүйл учраас яг энэ хугацаатай зүйлдээ тултал одоо өөрийгөө зориулах нь нэгэнт одоо сонгосон амьдрал нэмчин бас илүү анхаарал бөгөөд цаг жоох ийшгээ явах нэ гэж ойлгож байна. Тий, залуу насны болохоор яалтчгүй тийм. Тэгэл богинохон хасаал дуусна. Одоо тэгэл би театрт ажиллаад 15 жил болчлаа. Манай ачаа 20 жилээр тэтгэврт гардаг тий. Тэгэл за нэг 5 жил тэгэл нэг жоохон сунгагтлаа гээл сая гадагшаа яваад 6 жил боллоо гэхэд тэгэл ер нь нэг 37-8 тий. Тэгэл би аль эзэний тэтгэврээ авдаг болох нь шүү дээ тий. Одоо тэгэхээр нэг 6-7 жилийн л ерөн зай байгаа гэж ойлгох. Тийм 6-7 жил байгаа ах гэж бодож байна. Гэхдээ тэр чинь одоо ингээ яг очиод шүүлэхээр бас ингээл хоошлол янз бүр болоод идэг гэж байна лээ. Тэгэхээр одоо ингэдэг үү? Магадгүй за Ануужин 2010 оноос хойш улсын дур bijийн эрдмийн театрын бүжигчин болсон. Тэгэхээр 10 оноос хойшоо яг 20 жил гэдэг ч юм уу ингэж тогтоодог уу? Аль эсвэл Ануужин өнөөдөр формтой байна, хөөрхөн байна, гоё биетэй байна, хөдөлгөөнүүд нь маш цэвэрхэн байна. Тийм учраас энэ хүн тэтгэврт гарах шаардлагагүй тайзан дээрээ байжий гэж үздэг үү? Яг хуулийн дагуу 20 жилээр тэтгэвртэй гарна. Тэгээд хэрвээ бүжгэлж чадчихвэл мэдээж нөгөө нэг гэрээний бүжигчингээр ажиллаж болох бах өөрсдөө л хүсвэл. Тий. Түүнээс иш одоо яг 20 жил болчоод тачин дахиад сунгаад 25 жил гэвэл ер нь гэхдээ дихгүй дээ. Ер нь хатуу юм байна тий. Тэгээд ч ер нь би хаач гэсэн. Дийлгүй дээ гэдэг шиг ер нь тэгэл яг л хугацаагаа барьдаг бол бас хатуу л юм байна. Тий тэгтээ дуус бүжиглээ бол одоо тэтгэврт гарсан ч гэсэн одоо манай гэрээд бүжигчин гэл ажиллаж исэн хүмүүс байгаа л да бүжигчин. Одоо манай Монгол Улсын хавьж бүжигчин цолмын ихч биш тий. Үнэхээр мундаг бүжигчин гайхалтай бүжигчин. Тэгэл хэдий ингээд ажил нь 20 жилээрээ ингээд дуусгаар болсон ч гэсэн гэрээд бүжигчнэрээ олон жил ажилласан. Тэгээ одоо хөгжим бүжгийн коллежид бас одоо багш хийж байгаа. Яг сонгодог бүжгийн багш хийж байгаа. Одоо шавнар нь төгсөж ирээд эхнээсээ гоцлоод ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол үргэлжлүүлээд багшаа хийв өөр мэрэгжил сонгохгүй гэдэг бас хүний өөрийнх нь дурын асуудал болчихно л та. Яг надад нэг юм асуулт толгойд орж ирж байна. Гэхдээ уучлаарай жоохон этикгүй асуулт байж иж магадгүй. Магадгүй одоо тэтгэвртэй гарсны дараа гоцлох боломж байдаг уу? Тэгээ өөрөө чадчихвэл гоцолж болно шүү дээ. Гоцлоо шүү. Заавал одоо гэрээт болон үдсэн гэсэн ялгаа цаг тавихгүйгээр тухайн хүний чадвараас шалтгаалаад гоцлох уу эсвэл гоцлох уу гэдгийг шийдэгдэх. Тий. Чадвараас шалтгаална. Тийм. Тэгээд ер нь тухайн үеийн бас нөгөө одоо удирдлагын шийдвэрлэлтэй. Тийм. Тэгээд удирдлага заа яах юм бэ болно гэвэл тэгээд одоо бас 18-та охтодтой барьцаад яах юм. Тийм. Тайз чи өөрөө залуу насны урлаг учраас өөртөө шин залуу шижгэнсэн хүүхдүүд ороод ирнэ. Тэгэл эн чинь нөгөө бүтэн биеэрээ одоо тий махан биеэр бүтнээр нь бүгдийн зулгааж иж ажилтдаг ажил болохоор яалтчгүй одоо туршлага байгаа ч гэсэн одоо хурдны хувьд ч юм уу сулардаг ч юм уу тий одоо тиймэрхүү асуудлууд гарч ирнэ л дээ. Гэхдээ яг хөө тэгэл хэрвээ чадчихэл хийж болно. Тийм. Нөгөө талдаа бас ингээл 18-та охтуудтай байр суурийг булаацалтаад яах юм бэ? Залуу хүүхдүүд гарч ирж хахад тайзыг нүүх хэрэгтэй гэж штэ. Тэгэхээр энэ сэтгэл зүг бас ер нь бэлддэг үү? Сэтгэл зүг бэлдэх ч юм уу эсвэл одоо энийг бичигдээгүй хууль уу шинэ үеийнхэндаа тий орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй гэдэг. Ер нь бол тэгэл яах вэ? Нөгөө эн чинь бас л шинээр орж иж байгаа бүжигчд
чинь залуу насны урлаг шүү дээ. Тэгээд тэднэрт бас гялцах боломж олгох хэрэгтэй байх гэж би өөрөө л боддог. Миний одоо үзэл бодол гэх юм уу. Тийм тэгдэг нэг та хоёрт болохоор одоо залуу хүмүүс чинь бас нэг арай өөр сэтгэл зүйтэй тий. Арай нэг өөр тэднэрээс сурах юмнууд бас маш их байдаг. Тийм тэгээ яг ингээд явцын донд олон жил бүжиглээд ингээд олон жүжигтэр гараад ирэхээр бас хүн жоохон хандаг гэх юм уу. Тийм тэгэхээр бас угаасаа л зай тавьж өгөх нь ойлгомжтой л та. Тийм. Тэгээл зай тавьж өгдөг юм дөө гэдэг шиг. За одоо Хунтнуур, Жизель, Уран хас тэг олон сонгодог энэ бүтээлүүдийн гол дүрд гоцлоочор бүжиглсэн. Тийм. Одоо би нэг ийм дүрд энийг авчих юмсан яг энэ дээр гоцолчих юмсан гэсэн бүтээлүүд ер нь юу байна? Ханс нөө. Үгүй би болохоор одоо ер нь жоохон эсрэг дүр бүжиглж үзмээр байгаа. Ер нь бол дандаа эерэг дүрүүдийг бүжиглсэн. Одоо тэгэхээр ер нь Спартакийн Игина ч юм уу те юм эсрэг жоохон юм хурц тийм дүрүүдийг гаргаж үзмээр байгаа. Надад одоо ганц одоо эсрэг дүр гэх юм бол хар хунлын. Тийм тэгэхээр дандаа үлдсэн эерэг дүрүүд. Тийм болохоор жоохон бас нөгөө өөрчилж үзмээр байгаа. Тийм. Тэгээ эсрэг дүрийн хөдөлгөөн, жүжигийн утга санаа энэ төр бол бас маш гоё байдаг. Тэгээ тэрийг бас гаргаж үзэх юмсан гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл жүжигчнэр төгсөж байгаа охтуудын хувьд Жюльеттагийн дүрийг бүтээхийг, залуучууд нь Ромеогийн дүрийг бүтээхийг ч юм уу. Энэ л одоо бүр энэ сонгодог урлагийн бүр охи болсон одоо хамгийн гайхамшигтай хүн бүрийн мөрөөдөл болсон юм дүрүүд байдагтай адилхан балетын урлагт ч гэсэн энэ Хунтнуур бүжгийн жүжигийн гол дүрийг бүтээнэ гэдэг бол бас л одоо балетын ангийг төгсөж байгаа мэргэжлийн балетчин болж байгаа хүн болгоны л бас мөрөөдлийн ийм дүр шүү дээ. За тэгэхээр Хунтнуурд хэдэн хонд яг гослол бүжигчнэр тайсан дээр гарсан бэ? Тэр үеийн сэтгэл зүйн ямар байсан? Бэлтгэл нь ямар байсан? Тэрний дараагийн бас сэтгэл зүйн ер нь өмнөх олон дараа ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Одоо зөвхөн Хунтнуураар л жишээ авч ярихад. Би анх 2016 онд Хунтнуур бүжиглэж байсан. Тийм тэгээд яг тухайн үед бас өөрөө нөгөө нэг яг эд бас сургуулаа төгсөж орж ирээд яг эд бүжгэлдэг. Одоо юу л энэ те бүгдийн л хамт бүжгэлмээр тийм үеэс болохоор ер нь хамгийн ихний Хунтнуур бол яг яаж гарч байгаагаа сайн мэддэггүй юм. Ер нь ихний жүжигүүд бол яагаад гэвэл ингээд маш өндөр бэлтгэлд явагддаг. Тэгэл ингээд автоматчлаа суугаал ингээд багш нар ингээд бүх жүжигчид ингээд анхаарлаа хандуулаад те. Ер нь тэгээ өөрөө ч гэсэн тогтлоод сэтгэл хөдлөөл ингээд нэг ийм өнгөрдөг байхгүй. Тэгэл нэг мэтгээд л ингээл тоглолцсон ясалж идэг ч юм уу те. Тэгдэг мэдээж дунд нь ядарч зүдрэхтэй эсвэл бол баярлаж гоо нэг ийм юм гарна. Тэгтэл нэг юм цаанаа нэг юм баяр баясгалантай байгаад идэг байхгүй. Тэгтээ хоёр дахь удаа тоглоход хамгийн хэцүү байдаг. Жүжигээ нэг тоглолцоод нэг удаа Хунтнуур гарчаад дараачихан Хунтнуур гарлна илүү хэцүү байдаг. Одоо хоёр дахь өдрийн тоглолт ч юм уу те. Хоёр дахь удаагийн тоглолт. Одоо 10 сард нь Хунтнуур эхний удаа хийжлээ гэхэд 11 сард нь 2 дахь удаага тоглох болтлоо шүү дээ. Тэгэнгүүт тэр маш хэцүү байдаг. Яагаад гэвэл эхний нөгөө сэтгэл хөдлөл дуусчдаг. Одоо нөгөө энэ илүү хариуцлага мэдрээд. Тэгэхээр илүү нөгөө алдаа гаргах вэ гэдэг дээр төвлөрөх тусам бүр хэцүү болдог гэсэн үг. Алдаа гаргах вэ гэхээсээ илүү одоо би жүжигчин өөрөө балетын жүжиг бол өөрөө маш том утга санаатай. Маш том өгүүлэмжтэй байдаг. Тэгэхээр бид нэр ярьж чадахгүй би энэ тайртай гэж хэлж байгаамаа гэж хэлж чадахгүй учраас тэрийг ерөөсөө ингээл өөрийнхөө бүх хэдээсээр мэдэрж иж тэрийг одоо үзэгчд мэдэрдэг гэсэн үг. Тэгэхээр бүр хөгжимтэй тэр мэдрэмжийг хослуулад тэгээд үзэгчд өргөдөг гэсэн. Тэгэхээр ерөөсөө маш өндөр мэдрэмжийн асуудал болчихж байгаа байхгүй юу. Нэг удаа л ингээл жүжигэндээ орцсон тайзан дээр байж исэн тэр нүд нэг удаа ингээл гарахад зритл гардаг. Зритл нь өөрөө тэр жүжигнээсээ бас яг адилхан гоцол бүжигчээгээ дагааж гардаг.
одоо жүжигнээсээ гараад буцаж ороход хэцүү. Анхаарал нь сарнаад шүү дээ. Сарндаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэрүүхөө хооронд бүжигчин яач ваа гэд айгүй юм ингээ бас бодно шүү дээ. Тэрийг анзаарна ингээл одоо нөгөө бүжигчин ядраач юм уу нэг ингээл сулархад ч юм уу те ингээл арай өөр бодлоор ороод ирдэг ч юм уу те. За энэ маань ядарчлаа гэх юм уу те. Тэгэхээр ерөөсөө айгүй сонирхолтой юм нь бол энэ урлаг нь өөрөө яг тийм. Тийм учраас энэ хоёр дахь удаагийн тоглолт нь илүү хэцүү байдаг надад бол. Хоёр дахь удаа тоглолт нь бүх юмаа мэддэг болсон. Энийг ингэстэ гэдгийг мэддэг болсон. За яаж ядардгаа мэддэг болсон тий. Жүжигээ яадгаа мэддэг болсон. Тэнгүүд одоо юун дээр ажиллах вэ гэхээр жүжиг дээр ажиллаж эхэлдэг гэсэн үг. Тэр эрэгтэйг яаж харахаас эхлүүлээд, яаж гараа бариулахаас эхлүүлээл, яаж амьсгалахаас эхлүүлээл ингээл бүр нарийн мэдрэмж рүүгээ ороод эхэлдэг. Тэгээд нөгөө ингээл нэг эхний удаа таваасан тэр юм маань ингээд нөгөө хөрдөг гэх юм одоо сэтгэл хөдлөл буурдаг. Тэр бууралтан дээрээ шүү ингэж нөгөө явхаар хоёр дахь удаагийн надад тоглолтууд их хэцүү санагддаг байх нь. Хүн тийм. Тэгээ мэдээж одоо тэгэл манай багшийн хэлдгээр нөгөө чи өнөөдөр өчигдрөөсөө мундаг байж чадах уу? Яагаад ч чадахгүй. Яагаад хэцүү үг байна тий надад ч. Яагаад гэвэл бид нар миний эс те миний бүх юм ингээ нэг өдрөөр хөшөрчж байгаа. Тийм учраас бид нар бол үнэхээр цаг хугацаатай уралдаж одоо өдөр болгоныг өнгөрөөдөг нь одоо энэ үгнээс гэхэд харагддаг. Ер нь балетыг айгу хатуу урлаг гэж ярьдаг. Энэ үнэн баха. Энэ та юу гэж бодлоо? Би бол хаяад гэж боддоо шүү дээ. Йоо зарим хүмүүстэй ингээл одоо ингээл гоё уран уншлагч байлаа гэхэд зөвхөн амны эндүхц те ингээл ажиллана те ингээл яг цэвэр байна уу тэр үгээ тод хэлж гин үү гэдэгт анхаарна. Тэгсэн чинь бид нар бүх юм анхаарах хэрэгтэй байдаг. Тэстэ нөгөө нэг хөлийн үлмээс одоо үсний үзүр хүртэл анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэл тэр болгон дээр ажилдаг гэх юм уу те. Тэр болгон дээр нь ингээл хүзөө зүгээр ингээл зогсоол ийшээ харахад дутуу харсан байна уу? Игмээ гаргасан байна уу? Хүзүүний одоо шүрмсүүд гарсан байна уу гэл ингээд биеийн гадаад үзэмж нэг таарна хоёрт давхар дотоод сэтгэл байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө ингээд бүхэлдээ ажилдаг тийм урлаг. Тийм. Тэгэхээр энэ чинь өөрөө одоо бүжгийн жүжигчин гэж авдаг. Зүгээр бүжигчин гэж авдаг. Манайх өөрөө. Тэгэхээр өөрөөсөө бүхэл бүтэн ийм том дэлхийн олон зуун жил үргэлжилсэн ийм одоо жүжгүүдийг тайзнаа амьлуулдаг ямар ч үггүйгээр. Тэгэхээр ерөөсөө л цэвэр мэдрэмж. Тийм 5 мэдэрхүү мэдрэмжийг тийх баха. За одоо ингээд би төсөөлөхөд биеийнхаа хөдөлгөөнийг хянана. Хөдөлгөөнөө хянахдаа одоо өстой сайн ингээл бүх шөрмс нь харагдаж байна уу? Зөв байна уу? Арай дутуу эргүүлсэн байна уу гэж нэг бодох нь байна. Хөгжмийнхаа хэмнэлийг бодох нь байна. Тайзныхаа орон зайг бодох нь байна. Зэрэгл яаж байгаа бол гэж бас нэг бодно тий. Ингээд өөрөө жүжигэндээ орох нь байна. Тэгээ өөрөө ингээд жүжиглэх нь байна. Ядчил нүрийнхаа мимикийг одоо яаж харах уу гэдгээс ахвал ингээд аюулгүй их анхаарал шаардахлаар бас их хүнд хөдөлмөртөө орох юм байна. Тий, хүнд хөдөлмөртөө орно. Ерөн бол тэгэл дунд нь хамгийн төгсийг л харуулах гэдэг байгаа шүү дээ. Хамгийн төгс байж бол хамгийн төгс рүү тэмээсээр байгаа үлмийн дээр гарсан гэсэн шүү дээ. Тийм учраас ерөөсөө маш олон анхаарлыг шаардна. Тэгээд ерөөсөө хамгийн том сангиддаг юм бол ерөөсөө л жүжиг одоо мэдрэмж гэсэн үг. Чи өөрөө мэдэрч ижил тэр хүмүүс мэдэр. Одоо тайзан дээр аягүй их дарамт авдаг уу? Яадаг бол яг одоо тоглолтын дээрээ фургон ч юм уу бэлтгэл биш. Яг тоглолтын дээр бүх анхаарал хамгийн дээд зэгтээ хүрээд 2-3 цаг тоглосны дараа амар их ядарсан байдаг баг. Наан нь бол аягүй их дарамт авдаг баг тий. Хэр их дарамт авдаг? Хэр дарамт даадаг төрлийн хүн бэ? Яг уу юу л да. Мэдээж ингээл заримдаа хөдөлгөөнүүд нь маань болохгүй. Тий, заримдаа ингээл бие хаа маань болохгүй. Заримдаа мэдрэмж маань болохгүй гэл ингээл ингэн. Тэгтээ яг ингээд ажиллаад өөр дээрээ ажиллаалах тусам бол ерөөсөө юм юмыг нөгөө ингээд цогцоор цурдаг гэх юм. Тийм. Тэгээд одоо манай балетын урлагч бас нэг онцлогтой нь бид нэр багшгүй бол оршдгоо. Тэгэхээр манай багш нар байна. Маш гайхалтай багш нар байна. Тэгээд би бол одоо Усын дөрвөн жирмийн театрын ерөнхий балет медсестер ташлаг багш энэ шав. Тэгээд бас одоо багаас нь гэх юм бол манай Монгол Улсын авиж жүжигчин туулагч
байна. Тэгэхээр миний 2 багш мэдээж дунд нь маш олон багш нар байсан л та. Гэхдээ яг энэ хүүхэд нас суурийн маань тавьж өгсөн багш нар бол яг яалтчгүй мэдрэмжэн дээр айгүйх ажилтдаг хүмүүс байсан. Тийм учраас тэгэл ерөн бол тэгэл даваал гардаг. Гэтэ гоё юм аа тий. Яг хамгийн төгс гоё биеийг, төгс энэ гоо зүг, төгс энэ гоё урлагийн бүх мэдрэмжийг бүр сонгодог урлагийн хамгийн охийг ингээд тайсан дээр амьлуулах гэж байна. Амьлуулна гэдэг бол өөрөө одоо үгээр хэлхийн аргагүй. Энэ бол одоо нэг өгүүлбэрт ч юм уу мэдхгүй тодорхойлогдохгүй л юм зүйл байна л да. Тэгээд яг 2 цаг яг тэр жүжигээр амьдраад тэгэл нөгөө айгаа олон өдөр тэр бэлтгэлийг хийж аваад яг 2 цаг тайзан дээр зрителтэйгээ хөгжимтэйгөө ингээд хамт олонтойгоо яг 2 цагийн турш тэр жүжиг рүү ороод тэгэл дуусахад хэсэг бас жоохон юмнасаа гарч чаддаггүй. Яг тэр нэг юм сэтгэлийн тогтлол ч юм уу тэр эсвэл тэр одоо хүнд тэр жүжиг байсан бол тэр жүжигний энэ даралт бол амар нөлөөлдөг. Би Ромео Жюльет тоглоод Ромео Жюльетийг 2000 Гавьятынхаа дараа тоглосон шиг санаж байна тийм. 19 онд одоо манай театрын маань ерөнхий балетмейстер Ташлаг багшин өөрийн тавьсан одоо монгол хүн өөрөө тавьсан юм гайхалтай сонгодог уран бүтээл тоглох боломж одоо олцсон. Тэгээд Жюльета хийсэн. Тэгээд 2 хоног дараалж хийчээд 2 дахь хоногийн төгсгөл дээр надаас бүр аваа гарахгүй байсан. Яг тэнд яг үнэхээр л хайртай хүнээ яг зүгээр л алтчихж байгаа юм шиг санагдаад. Тэгэл ингээл дуусаал ингээл банкет энэ төр бодлоо ингээл явж байгаа мөртлөө миний сэтгэл зүй дотроо ингээд ерөөсөө нөгөө юм буцаад Монголд те ингийн амьдрал руугаа орохгүй байсан. Тэр үед л би бүр хамгийн их тэгж мэдрэгдэж үзчихсэн. Гэхдээ ерөн их хөвчлэн том жүжигүүд дандаа тэгдэг. Одоо Хунтнуур байна, Жизель байна, тэ. За энэ Ромео Жюльет байна, одоо Спартак байна гэдэг энэ дандаа дэлхийн том зохиолууд бол ерөөсөө тэр юмнаас гарах гэж нэлийн уддаг. Тэр оройноо ингээд заримдаа ингээд сонирн болоод унтахгүй ингээд 3-4 хүртэл ингээд унтаж чадахгүй байдаг. Тийх байдаг. За ганцхан бүжигчд тэгдэм болов гэсэн чинь үзэгчд бас тэгдэг юм байна лээ. Тэгээ манай ээж найз нь бас үзчихэд шүн нойр хүрээгүй гэд. Одоо жүжигийн үзэгдлүүдийг хөдөлгөөнийг тэр утга санааг ингээл бодоол гигэлсэн байдалтай догдолсон тийм болчихсон. Тэр одоо тэрийг үзээд одоо үнэхээр Жизелийг үзээд хүчж байгаа юм чинь. Тэгэл яг ингээл хөнгөөд хамт дагаж уйлал тий. Тэгэл яг сүнс олонгууд нь яг тэрийг мэдрээл ямар гоё юм бэ ингэж хайрлуулж үзэх юмсан гэдэг мэдрэмж ороод эсвэл энэ хайр ямар гоё юм бэ гэдэг мэдрэмж ороод тэгээд ингээд тэр нь ингээд уншигдаад тархинд нь ингээд байн ингээд нөө сэтгэл нь хөдөлсөн тэр мэдрэмжийн алга болохгүй. Тэгээд би өчтөр шөнө унтаагүй. Тэгээд яг ээжтэй ярьж ирсэн юм би сонсож ирсэн байхгүй. Тэгэхээр яг бас үзэгчд бас тэгдэг байна ш тий. Тэгэхээр бас тэр бас жүжигчний бас наштаа муур чадвар ахalta. Өчигдрөөс илүү өнөөдөр өчигдрөөс илүү байж чадах уу? Тийм гэдэг үгний цаана нэг хоногор ингээ хөшөрчлөө гэдэг. Тий одоо ингээд миний бүх юм нэг хоногор хилэмжийг хийж штэ тий. Тэгэхээр яг балетын бүжигчдийн хувьд залуу байдлаа хадгалах нь их чухал байна тий. Үргэлж залуу, гоо үзэсгэлэнтэй бүх юм нь ингээд одоо яг л тэр хэмжээндээ стандарттай хүрж их нь их чухал байгаа даа тий. Тийм тэгээ яг балет ч хүмүүс явуулаа. Нөгөө одоо ингээд хүмүүс балетэнд явдаг шүү дээ. Тэр нь одоо тэхээс илүү ингээд одоо ингээд зүгээр л балетын дасгал хийх болов. Одоо ингээд яг мэдээж сонголт хийн, түнх хийн, одоо үений хөдөлгөөн сайн байвал хөшрөл бага явагдана гэх мэтчлэн. Тэгтээ давхар одоо манай багш дээр явдаг ихшнэрийн хувьд юу гэхээр ингээд давхар сэтгэхүүн ч гэсэндээ ийм залуу байдлыг нь сэргээж өгдөг гэх юм уу? Сэтгэл зүйтэй нэг ажилдаг тийм. Тэгэхээр зүгээр хөдөлгөөн хийх бол одоо угаасаа уйдгартай болсон. Тэрийг хаанч хийж болно. Тэ? Жим хийж болно. За яаж хөгшрөхгүй байх вэ? Энэ одоо залуу насныхаа энэ формыг
энэ царай төрхөө, энэ бие физиологоо яаж юу н урт хугацаанд илүү хадгалах вэ? Балетийн бүжигчдийн нууц арга байна уу? Эсвэл одоо өдөр тутмын амьдралын хөвшил байна уу? Ятгнаа л орондоо ороод унтахаас ахуулаад ямар байрлалаар унтах нь бол их чухал болоод нь штэ. Одоо хоёр тишээ харж унтах, доошоо харж унтах модох бол гоо сайхны маш том модод дайсан болчиход байна штэ. За тэгэхээр ануужингийн хувьд ямар юу н дадал зуршлуудыг яг нөгөө нэг хэрэгжүүлж байна? Манай ээж намаа ингээд бүр багаасаа ингэдэг байсан. За ануужаа алгынхан чинээ нүрээ арчилж явна шүү гэж хэлдэг байхгүй юу дандаа. Тэгээд ерөн болвол бит хоёр чинь тэгэл гоо сайхандаа орно. Мэдээж одоо яг эмэгтэй хүмүүсийн хийдэг зүйлүүдийг хийн. За тэгэл нөгөө аппарат орно тий. Тэгээд мэдээж тиймнүүд байгаа. Тэгтээ болвол ерөөсөө залуу хамгийн том зүйл болвол ерөөсөө сэтгэлгээ байдаг. Одоо өөрийнхөө одоо энэ би хөвшөрчлөөч гэдэг юм уу тийм биш өөрийгөө дандаа ийм сэргээсэн сэтгэл зүйн хувьд бол ийм зөв лекц сонсдог тийм юм чинь их чухал болчиход байна л та. Тэгээд мэдээж давхар бие физиологийн хувьд бол бид нэр одоо байнгын үе шүрмсөө хөдлөж чангалдаг учраас одоо тэр талаасаа бол залуу байх гэдэг. Түүнээс ш ерөөсөө л тэр тархинд л байгаад байгаа юм биш тий. Тэгэхээр тэр тархитай л ажилдаг гэсэн үг. Одоо манай багш бол дандаа л тийм хэлдэг. Намайг ингээ 25 хүрсэн. За ануужаа 25-наас өрлөө ингээд өнөөдрөөс хойш чи албан ёсоор хөгшний тоонд орлоо. Ингээд хөгшч. Заримдаа ядраад ингээд дасгалын дундуур суун. Тэгэхээр яасан хөгшөрсөн байна өө. Тийм байна л гэн тий. Тэгэхээр ерөөсөө тэр сэтгэлгээг бол маш их өөрчилж өгч одоо за одоо ингэсэн шүү. Тийм учраас ийм юм дээр ажиллаарай гэх юм уу те. Яг тэр юмудаа ингээд аягүй сайн ажиллаж өгдөг тийм хүн байдаг. Тийм тэгэл мэдээж давхар одоо гоо сайхны олон юмнууд байна те. Тэгээд би бас давхар жимэн амар дуртай. Одоо нөхртөө танилцснаас хойш дуртай болцсон. Тэр одоо яг биеийн одоо зөв калибр гэх юм уу те. Яг тэрийг маань илүү булчингийн масын маань илүү нэмж өгдөг. Тэгэхээр илүү ядрал баг мөртлөө чанартай болдог. Тэгэхээр биеийн хүч бас их чухал байдаг уу? Тий. Одоо бид нар их хөвчлэн шүрмсээр ажилладаг. Бидний шүрмс бол их чанга байдаг гэх юм. Тэнгүүд жим яадаг вэ гэхээр тэрнтэй чи хамт нөгөө булчингуудыг чинь одоо яг яаж ажиллавал зөв үү? Ямар галбар гоё те ингэдэг. Хуучин би бол бүр ингээл бүр үнэхээр хинч харсан бүр ясаарс туранхаа хүндэл дуртай байсан. Тэнгүүд одоо ингээд янгууд би илүү галбирлаг биеийн дуртай болсон гэх юм уу. Ингээд фит биеийн дуртай. Тийм тэрийг ингээд хадгалахыг хичээдэг, хоолны дэглэм барьдаг ч юм уу те ингэж явдаг. Тийм учраас ерөн бол яг тэр тал дээр айгүй анхаардаг болсон. Ер нь сүүлийн үед залуу ага дээрээ булчингийн маш сайн гой хөгжүүлээд гой хэлбэрээр наваад үлдчих юм бол хөшөрсөн хойно булчингийн масны хийх алдахгүй чанга биетэй айтайхан байна гэдгийг бол бас нэг үе бодвол одоо мэддэг болж байна тий. Тэгээ хөгшөрсөн хойно бол тэр булчингийн масыг эргэж олж авах юм бол маш хэцүү. Тий. Тэгэхээр ерөөсөө яг нөгөө одоо ингээл 30 наснаас хойш болоод ирэхээр одоо маш олон юм дээр анхаарах хэрэгтэй болчихж байна. Өөрийн гормон дээр анхаарах хэрэгтэй болж байгаа. Хоолн дээр зөв дадал дээр анхаарах хэрэгтэй болчихж байгаа. За тэгэл нөгөө булчингийн мас, тэгэл ингээл айр сүс долгоо гэл ингээл явчихж байгаа. Тэгээ яг гол юм нөгөө нэг дадал. Тэгэхээр одоо бид нар бол маш одоо ихэнх бүжигчд бол жоохон одоо буруу хоолдог бид нар. Яа тэгэхээр нөгөө бэлтгэлийн голоор ингээ юм идчихээр ингээд цанхаагаад ингээ хөдөлж чадхаа болоод ингээд одоо хэцүү болчдөг. Тийм учраас хоол идэхгүй байх сонголтоо хийдэг. Тэгэхээр ерөн л өглөө 10 цагт ингээл өглөөний цайгаа уучаад ч юм уу нэг өндөг идчихэд ч юм уу те ирнэ. Тэгэл ерөн бэлтгэл дуусаад орой 4-5 хүртэл тэгэл ерөн л хоосон байх шинжтэй. Тэгээ яг гэрээсээ хоол энэ төр авчирна л да одоо мэдээж дандаа тэгээд байж чадахгүй. Гэхдээ ерөн хоолтон дээр маш сайн анхаарахгүй болвол ерөн л орой ингээл заримдаа нэг сэм толгой өвдөд толгой өвдөд аам болоо гэж бодчих. Нэрээ хоол идээгүй шүү дээ. Хоол идээгүй юм биш дээ гэдэг үе яс айгүйх тохиолдол. Тэгэхээр нөгөө бие физиолог бүр тэрэндээ дассан байна тий. Одоо хоол бараг нэхгүй хэмжээний байнгын хагас мацгийн байдалтай ч юм уу тий. Тий.
Тэгээд тэр нь айгүй хэцүү. Би нөгөө гадагшаа явчаад ирэнгүүтээ тэндээс нөгөө иддэг болоод ирэнгүүт энэ чи ажил дээр ирэхээр хүмүүс юус идэхгүй. Тэгэл би дундуур нь та нар үсэхгүй юм уу ямар сайн ингээ хоол идэл таяа гэж өглөөд идэг. Тэгээд хичтэй бэлтгэлтэй штэ тий ингээ хоол орохгүй штэ гэж тэгдэг. Тэгэл би ойлгож байгаа ч гэсэн миний нөгөө ходоод эзээр агаад ингээ нөгөө яг нэгтдэг цаг дээр суудсан биш штэ тий. Тийм болоод ирчингүүд би тэгэл яа ягаар ч юм идэл та нар ч үсэж өгдөг юм уу ямар сайн юм. Тэгэхээр тэр нөгөө нэг одоо тэр тайзны тэр өндөр шалгуур бол цаанаасаа тэр оюун санааг одоо бэлтгээ сэтгэл зүг бэлтгээд бүр нөх их хоол идэхэр чгүй тийм сэтгэл зүй ер нь суучдаг юм байна л да тий. Магадчгүй ер нь сурчдаг байх нь шүү дээ тий. Тэгээд нөгөө бас бид нар чинь нөгөө турхаа байх шаардлагатай. Тийм яагаад гэвэл бас эрэгтэйчүүдийн нурууг хайрлах хэрэгтэй. За дээрэс нь гоо үзэмжийн хувьд ч гэсэндээ одоо ингээд хэрвээ би амьдрал дээр энгийн харагдчихвэл тайзан дээр очивол жоохон том дуу харагдана. Бүдүү харагдана. Амьдрал дээр гэж хүмүүс яана ч ч одоо бүр тураалицоллоо гэж ивэл тайзан дээр яг ингийн стандарт нормын харагддаг. Дийлэгц бас яг харин тийм байдаг. Одоо ингээд би чинь их өндөр хүн биш шүү дээ. Тэгсэн мөртлөө зурган дээр их өндөр туранхаа харагддаг юм шиг. Бодит амьдрал дээр би чи одоо 160 см 45 кг чинтэл хүн байхгүй юу. Тэгэнгүүт яг 45 кг жим бол яг нормал одоо харагддаг юм шиг байгаа юм. Тэгээд ингээ хүмүүстэй уулзаад ажил төрөл ярьдаг ч юм уу танилцаад ингүүд ямар жижигхэн яасан туранхаа юм гэдэг байхгүй юу. Тэгэхээр яг энэ нөгөө одоо нэг хэвийн байдлаас нэг хэм хэмжээгээр доошоогоо байж хэвийн харагдах нь одоо нэг л бас нэг одоо шалгуурал юм да тий. Яг тайз чи өөрөө их хатуу. Тийм болохоор тэгэл одоо ямар ч ари алга байхгүй гэдэг чи одоо тайзан дээр л үйлчилдэг. Ари алгадаад гарч ирлээ гэхэд тэр чинь тэр хүн л хийн. Тэр хүн л бүх биеэрээ хийдэг учраас тэгэл чадчихаан л хийн. Тийм байна. Тэгээд манайхан ч одоо их цөөхөлийг гэхэд бол маш мундаг. Гайхалтай бүжигчдэр одоо энэ театр бол ингээд дүүрэн байдаг. Дандаа авьяастай ийм царайлаг тий одоо ийм турхай ийм одоо бүжигчдэр дүүрэн байдаг. Тэгээд ерөөсөө би бол маш мундаг л гэж боддог. Тийм. Ерөн ингээд бид нар бас ингээд өөрсдөө дандаа бас ингээд Аз болохоороо ч юм уу нэг юм жоохон тийм жоохон урт хэлтэйсэн бол жоохон ингээд аман дээрээ тэгээд ярьдаг л та. Тэгтээ ерөн яг ингээд гадагшаа яваад тэ ингээд юм үзээд ингээд энэ ийм байд юм байна, тийм байд юм байна гэд мэдсний дараа яг ингээд Монголдоо ирээд тэ бүжигчтэйгээ харангууд үнэхээр одоо гахалтай сайхан уран бүтээлчнэр байдаг. Тэгээд одоо манай Монгол улс чинь маш азтай. Яг энэ сонгодог урлагийнхаа энэ өвийг одоо энэ яг тавиулаад суурийн яг юм сургуультай болоод тавилсан. Одоо ингээл Оросын бүтэн суур биш шүү дээ манайд тий. Тэгэхээр тийм юм тавиулаад одоо өөрсдөө Монголдоо яг энэ сонгодог урлаг хийдэг хүмүүсээ үйлдвэрлэдэг гэхээр бид нар бол үнэхээр азтай байхгүй юу. Тийм. За, өстой гоё мэдхгүй юмнуудаа сонсч явлаа. Би бас одоо жишээлбэл балетийн бүжигчдийг эрт тэтгэврт гардаг талаар мөн одоо хідэн наснаасаа мэрэгжлээ сонгодог, монгодог талаар айгүй их ингэ сонирхдаг байсан байхгүй. Тэгээд яг энэ өстой гоё сонирхолтой гоё юмнуудаа өнөөдрөөс асуулаа. Их сэтгэл хангалуун байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч нэг цаг ярилцсанд баярлалаа. Хэдийнэ нэг цаг өнгөрсөн байна. Өстой нэрээ хурдан болт юм байна тийм ээ. Баярлалаа урьж оролцуулсан баярлалаа. Би өөрөө терминал 1-ийг үздэг. Тийм тэгээд бас ингээд оролцоод өнөөдөр ингээд өөрийнхөө тухай хэсэг ч гэсэн ингээ хуваалцсандаа маш их баяртай. Тэгээд ойр дас ингээд яг суугаад ярилцдаг юмд ороогүй болохоор бас жоохон сандарлаа. Зүгээр маш гоё ялаа. Би бол их сэтгэл хангалуун байна. За тэгээд Монголдо ирснийх хэдэн жил бас байгаад гоё тайзан дээрээ гоцлол дөрүүдээ бүтээгээд олон үзэгчдийн чихийг мэлаагаад, сонрыг мэлаагаад, нүдийг мэлаагаад тий их сайхан гоё уран бүтээлүүдээр тайзан дээрээ амьдраарай гэж хүсэж जैन. Тэгээд ойрын хугацааных нь уран бүтээлүүдийг заавал зорж очиж үзнэ. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгээрээ одоо үзэгч гэдэг хүмүүс бол яг бид нарыг ингээд бүх талаараа тэтгэдэг хүмүүс байдаг. Тийм учраас маш баярлалаа. Үргэлж ирж сонгодог урлагаас одоо дэмжээд тий хайрлаад сайхан мэдрэмжийг аваад аз жаргалыг та хэсэг 2 цагийг ч гэсэн өнгөрөөж байгаарай гэж хэлдэг.
За тэгнэ. За үзэгчтэй чөлөөтэй ярилцлагын нэгэн шинэ дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр Монгол улсын гавьяд жүжигчин, улсын дүр бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч, балетын бүжигчин, жүжигчин Ануужинтай ярилцлаа. Энэ ярилцлага орой 18 цагаас хойш YouTube-ийн Терминал 1 гэсэн channel хуудсанд байрших болно. Мөн Монгол телевиз болон Терминал 1 гэсэн пэйж хуудсууд дээр бидний лайв хадгалагдах учраас та бүхэн дахин давтан үзэх боломжтой шүү. Маргааш шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай. За баярлалаа.